хоолны бичлэгийн ингээд зааврын дондор ингээд нэг сонин мим маягаар тий амар мим тий яг тэр айн яваад тэгээ дондор нь ингээд эрэхт хоёр эрэхтэй хүн үүж байгаа ч юм уу тиймэрхүү. Team clip орж ирдэг. Тэгээд solo leveling-ийн success-аас гарч ирсэн тэрний колонод л байгаа байхгүй. Offroad гэх юм уу. Тий offroad ерөөсө бааз ингэж гүйж байгаа л нэг лангуу харсан ингээл битүү бааз ээж идэг штэ. Битүү өөр ээж идэг штэ ингээд тий. Яг тэр шиг ингээл энэ нэг манхаа ингээл оронгууд нэг сейхтийн юу нэг cultivator нэг өхөшгөө мөнх ингээд тий нэг нана машин бол надад таал концепт надад яг гэвэл би ч гэсэн тийм тархин дотор ChatGPT суулгамаар л шүү дээ. Тэгтээ бүр утгагүй байгаа шүү дээ. Бүр юу гэж байгаа бэ? Өнөөдрийн хаст гэдэг байгаа тийм ээ. Өнөөдрийн хаст. Хоёулаа тухтай сэтгвсээ эхлэх өсвөл жоохон хүн сэтгвсээ эхлэх үү? За ер нь ачааны хүнд нь эхэндээ явцсан дээр хаа. Тэгвэл хоёулаа одоо Bad Bunny болон Ice тэгээд бүр зарилах юм бол Donald Trump-ын талаар ярина да. За Bad Bunny-гаас эхлэе. Bad Bunny ч одоо 26 он гараад нэлээд алдартай байгаа тий. 2 сарын 1-нд төлөө Grammy хүртсэн. Grammy 16 номинацаас бараг 5-ыг нь аваад International Best Music Award авсан. Тэгээд Album of the Year бараг авсан байх гэж би санаад байна. Тэгэнгүүтээ тэрнээс 7 хоногийн дараа нь Super Bowl дээр тоглолт хийсэн. 7 хоногийн зайтай ингээд Grammy-г Super Bowl ажиллаа шүү дээ. Тийм. Яг тэрнээс нь болоод бүр би анзаараагүй зөө яг ингээд Bad Bunny-гийн клип Grammy-гээс хойш явсан шүү дээ. Явснаас нь хойш тэр нь намжиж амжаагүй байсан чинь Super Bowl яваад тэгээд тэр хоёрын клип яваад би ингээд яг сая нэг хэсэг үнэхээр гайхсан хөчтөө. Юу болчлаа? Super Bowl дээр Grammy болчихоо яач. Тийм Grammy-га ингээд хойлсон яач уу гэж бодоод тэгсэн гинтл үгүй яг энэ Grammy-гээс хойш хүмүүс бүр ингээд гэд болтгоо. Нэлээд вайрал болж Bad Bunny руу эмгтээчүүд бүр ингээд гэд болдгоо зөө. Өмнө тэгдгүйсэн зөө. Яг 22 онд баха. Neverita гэдэг дуугаар нь анх мэддэг болчихсон байхгүй. Хоолны бичлэгийн ингээд зааврын дондор ингээд нэг сонин мим маягаар тий амар мим тий яг тэр айн яваад тэгээ дондор нь ингээд эрэхт хоёр эрэхтэй хүн үүж байгаа ч юм уу тиймэрхүү. Team clip орж ирдэг. Тэгээд тэрнгээр нь яг анх бол мэддэг болж байгаа шүү дээ. Бид нар ч юм бол одоо ингээд одоо мим яртэн ерөөхдөө баг мим л мэдчихэ. Тэгэнгүүт би ч гэсэн ялангуяа Bad Bunny яг үндэ за Испани гаралтай дуучин гэдэг нь бол яг хад хадарлаж байгаа. Гэтэ яг үнээр тийм ундаг дуучман гэж бол бас боддгоо байсан. Тэгсэн сая ч одоо ингээд харахад чинь юу юм бэ? Бараг л Grammy тэрэ шууд номинац хүртэл эхний анхны Испани гаралтай баг Grammy авч байгаа юм болж байгаа лөө. Тим мэтэл яваадсан. Тэр нэг үйл нь fact check хийгээд үзсэн. Гинтл гараад нэг юм чам тийм industry play санагдаагүй юу? Харин маш гинти. Чи тэр альбомыг сонсч үзсэн үү? Альбомоос ямар нэг дуу явсан уу? Яг та хүн боли TikTok дээр ямар нэгэн байдлаар чиний юм дээр гарч ирсэн үү? Гарч ирэг. Харин тэгэхээр маш хачирхалтай заяа. Мим маягаар гарч иж байгаа байхгүй. Тэгсэн чинь music test болон бусад зүйлээр гарч ирэхгүйсэн ерөөсөө. Одоо юм дээр хараад чагаар юу байна? За how many Grammy does Bad Bunny have гэсэн 6 Grammy-тэй. Тэгээ ингээ ороод за NBC мэдээлэл байна. Энэ мэдээлэл ороод харъя л да. Аль номинац твшээд аль номинацаас шанал хүрсэн байна гэж бодсон. Яг үндэ олж ирэхгүй юм байлаа. Accepted Album of the Year гингүүтэй Bad Bunny Spanish болон англиар ирсэн. Album of the Year. Харин тэр альбомоос нь би нэг ч дуу олж сонсоогүй. Мэдгчгүй байдгийж мэдээгүй яг үндэ. За боли. Тэр performance-ын дууг нь хүмүүс яг perform дээр нь л сонсдог жоохгүй. Харин яагаад тэгээд яг ингээд чам яалтчгүй тийм industry plan санагдаагүй. Тэнгүүд одоо тэр Super Bowl дээр дуулсан тэр нэг дуу нь болохоор баг худлаа ярихад 20 оноос хойш за нэг 23 4 онд гэлөө 19 онд баг хийсэн дуу гэж байгаа байхгүй. Агуу. Тэр чинь Daddy Yankee-ийн дуу байсан гэлөө. Ямар ч дуу байсан гэж байгаа. Тэгээд тэр дуун дээр болохоор одоо ингээд цагаач ингээд Америкчууд бидний ингээд харамталж байна. Puerto Rico бид нар ингээд ерөөсөө амьдрах газар болж байна. Бидний усыг тасалж байна. Цахилгааныг тасалж байна. Бид нарыг амьдрах газар ингээд булааж авч гэж тиймэрхүү утгатай дуу байсан юм лээ. Тэгээ ерөнхийдөө одоо Donald Trump руу юм уу? Бараг Америк нүд жоохон тийм дургу байдлаар хатгсан байдлаар. Ер нь Super Bowl чинь яг Kendrick-ээс хойш ер нь жоохон political болчиход байгаа шүү дээ. Нилээ яг мессеж өгсөн зорилгоор болчиход байгаа шүү дээ. Нэг subliminal нэг жоохон мессеж өгөөд хажуугаар тэгээд нэг бяцхан нэг тийм hidden message идэртэй тийм нууц далд дутгатай мессежтэй. Тоглолтын дээр зүгээр ингээд зүгээр бүжиг биш, зүгээр ингээд тайз биш, зүгээр ингээд гарч иж байгаа хүмүүс зүгээр биш. Одоо тэр нөгөө нэг
Жишээ нь Drake-ийн нөгөө нэг Kendrick штэ үнэлэг болоо 2x-ийг гаргаж ирсэн. Тэгснэ 30 ярд дээр билүү 30 дахь ярдын тэр бүс дээр нөгөө нэг Peekaboo дууллаа. Тэгсэн. Тэнгүү тэрч болохоор хүмүүс одоо нөгөө conspiracy theories ярьдаг хүмүүс болохоор XX-ийг алсан Drake гэдэг ингэ нотолж байгаа гэдээ яваад байгаа шүү дээ. Тэнгүүтээ бас одоо тэр альбомынх нь нэр нь юу байлаа? GNX тэгсэн чинь тэр чинь бас нэг кинотой холбоотой юм шүү дээ. Яг машинтай холбоотой сан. Машинтай холбоотой. Гэхдээ тэр нэг Bad Boys жүлээ. За тэр Bad Boys ямар ч нэг 80-90-ад оны харуудын амьдралыг харуулсан тийм киноны машин байгаа юм билээ шүү. Тэр чинь яг GNX чинь. За. Тэрэндээ холбоотой гэж харж ирдэм билээ. GNX гэл одоо байлаа. Тэр үеийн 80-90-ад оны л ямар ч кино юм билээ. За тэр киноны яг яасан гэж. Тэрэн дээрээ болохоор нөгөө нэг найзыг алж байгаа билүү? Эсвэл ингэ цугаа нүнээ эсвэл багасаа билүү би заавал ингэ цус үсэх хэрэгтэй болчлаа гэдэг утгаараа найзыг билүү хин нэг ямар ч нэг бууздаг байхгүй юу? За тэр ийм машинтай явж байгаад одоо drive by shooting гэж байгаа шүү дээ. Тэгт нь одоо баг энэ бол Drake-ийг тэгж ингэ одоо ингэ устгаж яана алж яана гэдэг утгаараас орж байгаа гэдэг тиймэрхүү нэг онл яваадсэн. Яг нь нилээн юу үнэхээр stretch sheet энэ та наача нилээн л сонгоцсон байна. Kendrick ч угаасаа өөрөө тийм амар poetic rapper шүү дээ. Тийм болохоор яалтч хүн ингээд одоо Kendrick ингийн юм хийсэн чи ингээд хүмүүс энэ амар poetic rapper болохоор deep утгатай юм хэлэх гэдэг энэ deep утгатай юм байх юм шиг байна тэрэж дэндүү гүн ухаад actually буруу ойлгох магадлал өндөр баг. Гэхдээ Drake руу бол бүр яг тултал үнэхээр дургүй байсан гэж байна. Үнэхээр би ингээд чаа зүгээр яг авсандаа ортолцсон ингээд ямар өгсөн ч нэ хойд үе чи ингээд харахаар юм чинь тийм дургүй болсон гэж яг. Тэр чинь за тэр бивч ягаа. За энэ бивч өнгөрөө. Одоо immigrant гэд ярьсан шүү дээ. Ice гэж яриад байгаа хэдлээ. Тэгэнгүүт 24 оны сонгуулаар юм билээ. Тэр нэг Tony хэмлээ нэг комедиан байгаа. Тэр ингээд Америкийн ингээд тойрсон ингээд арлууд дээр нэг бүтэн ингээд бүр хог хаягдл байна гэд Puerto Rico гэдэг нэртэй юм билээ гэд тэгж хэлжсэн мөлий. Трампыг одоо сонгуул ялгахт нь илүү эсвэл Трампын сонгуулийн үеэр тийж хэлээд хүмүүсийн дургууслыг өргөөд тэрний хойноос болохоор одоо тэр Bad Bunny тэр Halftime show performance дээр харуулж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө өв соёлыг харуулж байгаа юм билээ. Ингээд Puerto Rico-д амьдрах амар хэцүү үед тэнгүүтээ nail salon гэж байгаа. Тэгээд food stand байгаа. Тэгээ хажуугаар нь бусад хүмүүс нь болохоор ингээд бүр нөгөө боксингд орсон. Тэнгүүт Puerto Rico-д болохоор одоо дээр үед чи ингээд ядуу тарчиг амьдралаас салмаар ивэл боксер хичээл хэрэгтэй. Чи зүгээр ингээд зодолдох хэрэгтэй гэж юу нь бол ярьдаг юм билээ. Нэг бол чи ингээд ерөөсөө ингээд гэрийнхэн гадаа food stand тавьж болно. Эсвэл хажуудаа ингээд nail salon тавьж болно. Эсвэл чи ингээд James Mim соол молоо юу байна уу хүсэмээ гэж болно. Гэтэ чи юу гэж ядуу амьдралаас гарахгүй гэж ярьдаг байсан. Тэгээд Puerto Rico ч юм болохоор өөрөө 1899 он билүү 1880 оноос хойш Америкийн доор байгаа. Тэгвэл Америкчууд ирээд өөрсдөө ингэж дарамтлж уус цахилгаан, газрын баялаг, тэнгуүтэй sugar cane-ийг тарьсан юм лээ. Agricultural одоо тэр чин газар байгаа шүү дээ. Бүх төрлийн ингэ ногоо урах боломжтой гоё ингэ газар байдалчаа зөвхөн sugar cane тарьж эхэлсэн. Тэг ингэ sugar cane farm гэдэг гэж яг тэр Bad Bunny-гийн performance харагдсан юм лээ яг. Тэр нэр ингэ нэг зүгээр ногоо ингэ хувцтай тэгсэн ингэ үсмсэн ногоонд будсан нэг баах хүмүүс гарч ичилээ. Тийм хүн харагдсан. Тэгээд хойноос нь болохоор чинь нэг 5 настай жаалгууд нэг Grammy-ха өгсөн байхгүй. Тэр чинь нөгөө нэг юм алтан одоо пиан шиг юм байдаг шүү дээ. Сакс юу гэдэг вэ нэг юм пианц тоглоомч нэг ийм нэг юм одоо дуугадаг тийм ярьчих. Тэгэнгүүт тэрийг одоо өгсөн хүүхэд нь болохоор Lincoln хин мэлээ. За нэрийг ч бас яг санахгүй. 5 настай хүүхэд. Тэгэнгүүт тэрийг саяхан 25 онд Ice-д одоо депортлуулагдсан тийм хүүхдийг байна гэж бодсон юм байл л хүмүүс одоо ингээд энэ нөгөө мэдээ гаргаадсан алдартай хүүхдийн энтриг гэсэн чинь үгүй зүгээр модель тэгээд жүжигчин жоох үзсэн юм байлээ. Тэр хүүхдэд Grammy өгж байгаа. Тэрний хойноос болохоор одоо тоглолтны гарч ирсэн хүмүүс нь болохоор Jessica Alba, Pedro Pascal, Cardi B. Тэр нөгөөх нь ямар ч Спайн гаралтай алдартай хүмүүс ингэ дурдж байгаа. Тэгээд тоглолтын төгсгөл болохоор бид нэр хайрсгүй. Үзэн ядалтаас илүү хүчтэй зүйл бол хайр шүү. Тэгээ би ингээд бүх ингээ Америк тайртай гингүүтэй Спайн гаралтай бүх ингээд улсуудынхаа тугийг гаргаж ирээд нэрийг нийлээд дуудаад тугийг мандуулаад тэгээ хамгийн сүүлд Америк гэж одоо дуудангуудаа тэгээ тоглоод дуусгаж ирсэн юм лээ яг.
Гэхдээ яг наа чи юу юм аа? NFL чинь National Football League шүү дээ. Тэгсэн чинь нүү талд нь бас ингээд All American тоглолцсон байл шүү дээ. Тэгвэл наа чин бүр actually бүр жинхэнэ rock ямар key rock гэлөө нэг тиймэрхүү guy бас юу яасан. Одоо ингээд төв талбай дээр нь тэр хиний тоглож байгаа шүү дээ Bad Bunny-гийн. Тэгэхэд өөр газар энэ Kid Rock гэдэг энэ Kid Rock гэдэг guy одоо энэ зураг нь орж ирж байна. Наа чи. За. Энэ юм лээ. Бүр байж болох бүр маш Америк зэрэглээ үү? Американ нэг баг худлаа ярихад KKK үл ямар ахлаж гарч тэгээ эвгүйгээ яваас тээ. Би бол энийг KKK-ийн гишүүн байсан гэвэл бол итгэн. Ерөөсө бүр эргэлзэхгүй бүр тийм нөхөр агч. Энэ ингээд байгаа даа тээ. Kid Rock release his rendition of Corey Johnson за энэ биш байна. Тэр Bad Bunny-гийн зүгээр ингээд төв талбай дээр болж байгаа хэрнэл хажуугаар нь Kid Rock-ийн тоглолтоос өөр нэг стадионд бас ингээд болж исэн гэж байгаа байхгүй юу? Halftime show гэдэг. Тэгээ энийг одоо хэдэн сая үзсэн юм мэдэхгүй л дээ. Гэхдээ Bad Bunny-г болохоор ч одоо ингээд 139 сая үзсэн маш хандлтаа байгаа шүү дээ. Чүмөр break record юу? Dead record нь ингээд record нээчих шүү дээ. Одоо Dead record нь өмнө нь ямар хүмүүс эзэмшдэг байсан мэдэхгүй. Гэхдээ за Kendrick-ийн өмнө чинь болохоор Snoop Dogg Dr. Dre гарч илээ. Тийм ба. Өмнөх нь бол ихэнхдээ 126 саяар бол каплагддаг, 129-аар каплагддаг гэдэг ч байхгүй. Тэнгүүт саяных ч болохоор 139 сая. 139 гэдэг нэг бараг 10 сая үзэлтэй ингээд нийлүүд автсан байхгүй. Тэнгүүт ингээд бас Америк яг ингээд миний л бодолтой гэхдээ зүгээр Америк гэл байгаа. Америк нэгдсэн улс гэж байгаа шүү дээ. United States America ууган. Тэр чинь ингээд маш олон улсуудыг нийлүүлээд ингээд Америк гэж улс үүсгэж байгаа хэрнээ. Одоо тэгээд Puerto Rico болон босод тэгээд одоо арлын жижиг улсууд нь уг ингээд Америк типтэй ороод байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тэгэхэд чинь ингээд одоо бүгдийг ингээд хүссэн үнэн ингээд шууд ice гээл өөртөө нийлэнгүүтээ нэг сон цэргийн хувц өмснө шууд гадаа гараал хүссэн нэг одоо юу гэдэг Спайн гаралтай царайтай хүн байвал тэрийг очиж буудаал тэгэл зүхтаал тэр нөгөөт нь хайдсан юм мэддэхгүй байж байгаад энэ тэр анта юу гэж бодож байна ингээд арьсан хүний үзлээгөө эсвэл зүгээр ингээд яг тийм white supremacist гэдэг шиг тиймэрхүү юм байт юм болов. Actually наач white supremacist тэгээд арьс өнгөний үзэл хоёрч бараг л ер нь нэг эцгийн хоёр хүүхэд гэдэг шиг бол үзэн штэ. Америкчууд ч ингээд амар hypocritical тий hypocrite гэж байна. Hypocrite. Чамд ингээд би нэг ингэ ярингуудаа би бас өөр хүн ингээд өөр юм яриад тэгснэ ингээд одоо бараг чи харагингүүтээ дараа нь би хүмүүс ингээд цагаан магаан гэж ярьсмаас нэг тийм сонин ерөөс нэг бодолт ингээд нэгд байдаггүй шүү дээ ерөөсөө яг сонин яагаад ч юм. Тэнгүүд Америкчууд өөрсдөө энэ арал дээр ирсэн тий ерөөсөө нээсэн гэж ярьдаг. Actually нээсэн гэвэл уугуул Америкчууд ч нээсэн байхгүй. Тий энд одоо энд тийм юм одоо юу гэх юм. Native Americans одоо бидний мэдгээр бол индианчууд гэдэг шүү дээ. Одоо яг Монгол хэлэхэд одоо нэг Redskins гэж ярьдаг шүү дээ бас. Тий. Одоо ордог үн те Redskins гэж ярьдаг. Өөрсдөө ирж уугуул иргэдийн алж Pilgrim-ууд гэдэг байгаа шүү дээ. Pilgrim-ууд ирсэн. Алж юу басна газар нутгийг эзэснээ өөрсдөө эзэн сууснаа нөгөөдүүлээ гадуурхаа. За гадуурхан чааш одоо ингээд зөөл өвчнө бодлого баримталсан л та. Уугуул Америкчууд те арх өнгөө юу өнгөө гээл те. Тэгэл дандаа казиногийн эзэд болохоор яг ингээд ямар ч хүчгүй болгоцсон тэгтээ газар дээр нь сууж байгаа гэн. Тэнгүүт юу хулгайлд суусан газар та хүн хөрөх ус дургу. Өөрөөсөө хүний нутаг дээр ирж нутгийн булааснаа Америка биш United States гэж ярьдаг хэрнээ одоо бусад орнуудаа ирж дургу те. Бид нар ч бас нэлээд пропагандад өрцөн болсон шүү дээ. Тийм. Маа зөндөө байгаа шүү дээ үндэ. Тийм яг тэгэнгүүт бидний багахад Америк их чөлөөний орн гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм. Тэгсэн одоо ингээд яг жоохон юм нааттай цанттай болоод ингээд харангуут Америкт яг юу болоод байгаа юм бэ? 7 хоног болгоно. Одоо бүр гайхах байж шүү дээ. School shooting наацх нь болно. Тэгээ school shooting ч бүр экспортлогдсон байна уу? Тэгснэ Канадад сая гэсэн гэдэг байгаа. Тий. Экспортлсон байна чи. Тэгснэ хаасаг crackhead-үүд байдаг гэдэг байгаа шүү дээ. Crackhead-үүд эсвэл ингээд нэг smoke cocaine юу гэдэг мэдгүй тэр tweak руу те ингээд ингэж ингэсэн те. Тэгснэ ингээд хаасаг цустаа ингээд нөгөө нэг шприснүүд энэ бүр хаасаг явждаг. За чи төрч бас юу ярих гэж байгаа таашаа яваад байна. За энэ ч яхаа. Яа чи ярина л таачаа. Гэтэ Америк гэдэг улс ер нь жоохон хэцүүж байгаа. Яг бодох нэ. Ер нь гэтэ анда баг байхдаа одоо ингээл
бүхэл улс орн ер нь за Монгол ер нь ингээд муухай гэж боддог байсан шүү дээ. Одоо нэг 15 6 хүртлээ те. Нэг үнэхээр ингээд яг ухаан уртлыг заны 20 хүртлээ ч юм уу. Монгол улсны новшин авилгалагтай интернетрээ ингээд амьдрах орчин хэвчээ утаа мутаа төгжлөл ярьдаг. Тэнгүүд хойчод ингээд Америкч вэ, Солонгосч вэ, Японч вэ, Хятадч вэ, Оросч вэ тийшэл орчих юм бол гоё юм гэж боддог байсан даа. Гэтэ одоо ингээд ухаанаар ирэнгүүд яг үндэ баг гайгүй юм уу те. Ингээд нэг зүгээр ч шиг бас санаж эхэлж байна чандаа. Ер нь бол тий ингээ бодохоор бас далаад авдаг тэр нэг Америк төврөө бас нэг зүгэлмээргүй те. Яг үндэ. За манаар ярэ. Манаа яриа та. Энэ ч өстэй бүр. Гэтэ энэ манхва хоёр бол маш сонин гэх нэг юм. Одоо нэмийн байдэн штэ. Toy Story 2 дээр бааз ингэж гүүж байгаа л нэг лангуу харсан ингээл битүү бааз ээж идэг штэ. Битүү өөр өжөд штэ ингээд тий. Яг тэр шиг ингээл энэ нэг манхва ингээл оронгоот нэг л нэг сейхтийн юу нэг cultivator нэг өхөшгөө мөнх ингээ те нэг хятадын нэг бол эсвэл дахид төрсөн ингээ. Манай nolongод болоод ирэнгүүт л нэг л ахиж төрөөл. За нэг бол өөр ертөнцид ахиж төрөөл. Эсвэл нэг өгчээд бүх ой самжтайгаа буцаж ирээл те. Нэг бол isekai болоод нэг бол ингээ regress хийж байгаа юм шиг. Тэнгүүтээ яг тэгээд үйл явдал ингээ болж исэн аа ингээ цохиолын дагуу явж исэн бол ингээ тэр чинь яг ингээ цохиолын дагуу дуусах хэрэгтэй шүү дээ. Одоо тэр хүн чинь сүүл нүхэд тэхгүй ингээл плот ингээ унд нурж мураал те. Тийм юм болоод. Юу, систем гэдэг шинэ юм орж ирээл те. Нэг юм гээд ингээд ингээд чи ингээд дахин төрсөн ингээд чи ингээд зэрэнгээр ингээд заяагдсан ингээд чи блессингтэй хүн те. Чи юмд ингээд ийм өгсөн гээд тэгснээр нэг систем гарч ирээл. Тэг левел ахаал статс нэмэл. Тэгэл нэг мэдсэн бүр дэндүү OP болол тэгээд ирэнгүүт шал өөр дайсан гаргаж ирэхгүй бол зохиол нь орчлохгүй. Ийм solo leveling-ийн success-аас гарч ирсэн тэрний колонод л байгаа байхгүй. Offroad гэх юм уу. Тийм offroad ерөөсөө нэг бол бүр яг ингээд бүли. Бүр цэвэр бүли аим шигтай бүли. Тэгээд гол дүр нь нэг бол гинтл нэг бэлтгэлд ороод амар болол бүгдийн зодоод яваад байна. Эсвэл үнэхээр dark те. Ягаад ч юм хамаг юм болохоо гэдэг те. Баарэ тэ найз хүн насаж байна л гэж. Тийм сонин тэгсэн ч бид нар уншаал байгаа байхгүй. Хамгийн сонин ингээд нэг балиар аргаа олцсон бид нарыг яаж хүүхлэхээр ингээд зүгээр нэг нүүр голден гүүс байгаа даахгүй. Тэр нь ингээд нөгөө өндгөө дараалаа бид нар тэр ингээд тэгэл оо шиний байна гэл тэнгууд яг нөгөө л концепт нь тавтагч байгаа. Тэгэл энэ ямар шаацсан манаа вэ гэж бодоод уншаал суугаад. Уншаал байгаа даахгүй. Яг хараагаал байгаа юм уншаал байгаа байхгүй. Зайлаачтэй гэсэн ингээд зайл гэсэн ингээд тавьснаа л 5 минутын дараа. Дараа нэг болтго юм байна. Бараг тийм маягаар тий бараг ингээд тийм болчиход байгаа байхгүй. Гэтэ анда ерхий иймэрхүү одоо зөндөл цувралууд байгаа шүү дээ. Цувралуулж байгаа юм. Одоо манаа тэнгууд ер нь чамд хамгийн их таалагдж ирсэн нь юу вэ? Одоо solo leveling-ээс зүгээр. За яг энэ концепттэй ер нь бол системийн концептыг бол би яг solo leveling-ийг анх яг бүтэн унш дуусгаад бусд нь бол яг бусад системийн концепттэй манайг уншихаар бүр яг л клон байгаа гэсэн юм байна. За систем гарч ирлээ. Онцгой чадвар гарч ирлээ. Necromancer. Нэг бас үүдэр. Ямар жал байхгүй. Тэнгүүд за болий. За болий гэж дроплаад явуулсан. Ер нь бол би цагаа өрмөрг байгаа байхгүй. Яг гэвэл average манва олсон average манва дандаа 200 нэмэх чаптертай байдаг. Тэгсэн мөртлөө дуустдаг. Хизээч дуустдаг. Үйл явдал нь үргэлжлүүлээд байдаг. Ерөөсөө ядаргаатай. Дахиж нэг шинэ баатар гарч ирээд болоод өөр концепт руу орж ирсэн заяа. За юу энэ бүли гэж байгаа шүү дээ. Бүли дээр бол mercenary enrollment гэдэг манай бол яг уншсан заяа. Тэр бол бас average bully шит бол биш. Үнэхээр л яг Saitama шиг заяа. Одоо Saitama чинь One Punch Man дээр яг level 100-аас эхлээд тэгээ тэр чигтээ явж байгаа шүү дээ. Хэдэж хүчтэй болдгоо хэдэж цул дээр болдгоо дайсанд нь л гарч ирд. Яг тэрэн шиг манай гол төр нь үнэхээр аимшигтай том юу бэлтгэлийн аркас шууд гарч ирээл chapter 1 нэгсэн. Тэгэл тэр чигтээ ингээл яваа. Одоо нөгөө нэг level 100 mafia boss юм уу тийм юм. За тэр бол яг execution бол сайн байсан. Тэгтэл хэдэж дуустдаггүй ерөөсөө ингээл дахиад нэг үйл явдал гарч ирээл дараа нэг ягаад ч өмнөх амьдралтай нь reason repeat болоо те. Reason repeat ингээл тэгэл ингээл яваал. За тэг уншсаар л байгаа те. Regress бол бас л generic штэ яг ясэр бол те. Гинтл тэгээ ягаад ч юм тэр хүн бүх юма төгс сандаг те. Чи одоо нэг настай одоо ой санжтай хувцул чи 5 настай юу болсон санахгүй штэ. Санахгүй штэ. Чи 11 настай юу болсон санахгүй штэ. Бүгд төгс сандаг. Бүр ингээд нэг бүр нарийн ингээд газрын зургийг ингээд үг үсгтэй сандаг. Чи юу гэдэг вэ нөгөө нэг фотожин
ямар нэг memory вүлээ. тэг photographic memory гэдэг. Тийм. Ямар ч фото memory гэдэг шүү дээ. Тэр шиг тэг ганцаараа л ижил. ганцаараа за ийм. Гэтэ яг regressed манууны яг юу бол гол point нь бол ингээд нэг болцсон юмыг ахиж болохгүй тулд өөр юм гэсэн юу байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг муу үрдэн болцсон болоод ингээд цаагаар ухарж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ би бол нилээдэг уншсан. Эндээс бол тэгэхэд бол яг сүүлд яг regressed mercenaries machination гэдэг тэр бол үнэхээр сайн юутайсан. Нөгөө нэг гүйцэтгэл гэдэг чинь execution тий. Execution маш сайнтайс. Ягаад гэвэл нөгөө тийм generic shit байгаагүй. Stake байсан. Юу мань хүн бүх юмаа сайн мэдчихсэн ч гэсэн actually амар ухаантай юу нөхөрөж таарсан заяа ингээд юмаа ингээд тийм өөрийгөө аваад гарчдаг competent заяа. Тэгснэ overly sexualized тийм дүр байхгүй харин байхгүй. Юу fan service маягаар орж ирдэг үү шүү дээ. Байхгүй. Яг мистер байгаа заяа нэг юм нэг хитэн чадвар нэг ганц хоёр ч юм уу. Тийм. Нэг ганц хоёр. Тулааны панел яаж юм аа. Тийм тэгээд тулааны панелууд нь маш сайн үнэхээр сайн. Тэгээд одоо л дуусаагүй байгаа. Мананад хийж дуустдаг. Гэтэ ер нь бол миний хүлээлт бол нэлээд өндөр байгаа. Тэр бол маш сайн санагдсан. Bully дээр бол study group бас ихтэй ч санагдсан. High school юм дээр бол. За study санджаар бол нөгөө нүдний шилтэй нэг guy тэгснэ өөрөө дээлгүүлдэг байж хагаад тэгээ одоо нөгөө нэг шин сургууль ордог үлээ. Үгүй. Йоо. За би зүгээр тайлбарлчихъя заяа. Study group-ийн гол дүр нь Юнгамин гэж залуу байгаа заяа. За. Ахлах сургуулийн нэг дүр 10 дугаар анги гэсэн үг байхгүй манайхаар л нөхөр бол аав нь амар ухаантай. Ийм доктор хүн байсан юм шиг байгаа заяа. За тэгэнгүүт юу хүмүүс энэ ухаантай хүний хүүхд юм чинь өөрөө ч ухаантай байх хэрэгтэй гэдэг ингээд дарамт ингээд өөртөө дарамт хүлээж аваад тэрнээс болоод онц сурахыг амар их хүсдэг заяа. Тэгээд онц сурахыг амар их хүсдэг. Тэгээд тэгсэн мөртлөө ерөөсөө сурдгуу өөр амар хичээдэг. Тэ ингээл хичээлэн хичээлээ хийгээлэн тавтаалдаг хийгээлээд 0 авсан заяа. Тэгээд мань хүн яагаад тийм хүчтэй болсон бэ гэсэн чинь нөгөө нэг эрүүл бие саруул ухаан оршин гэдэг юу хэллэг байдаг шүү дээ. Яг монголоор бол тэр заяа. Харин юу англиар бол strong body strong mind шүү дээ. Ямар ч ялгаахгүй. Тэнгүүд нөхөр бол ерөөсөө яг 8 настайгаас хойш хөлөө 10 настайгаас хойш хөлөө юу өглөө болгон 4:30 гэж босоод тулааны урлаг бэлтгэлээ дандаа хийдэг. Тэгээд маш зөв амьдралын хэмнэлтэй. Тэгээд тийм хүчтэй заяа. Тэгээд өөрт нь зааж өгсөн хүн нь болохоор ингээд ах нь ийм юу Брюслигийн фэн тэгээд айгуулаг тулааны урлагч болохоор ингээд мань хүн зодоонд амар сайн болсон. Гэхдээ хизээч өөрийгөө тийм зодоонд сайн болж ийн гэж бодлгүйгээр одоо нөгөө нэг өөртөө барлахгүйгээр гэх юм бол ерөөсөө яг би эрүүл байхын тулд эрүүл мэндийн төлөө гэж хийсээр гад юм болсон. Тэгээд юу маш одоо ийм хулигануудын сургууль өгдөн шүү дээ. Дэлгэнкэд одоо тийм сургууль. Тийм нөхдүүдийн сургууль дүн мэдээж жоохон таар байж таар шүү дээ. Тэнгүү за тийм тийч очи. Тийч бол би арс айгуу сайн сурч магадгүй юм шиг байна гэж бодоод тэнд сургуульд шилжсэн байхгүй. Гэхдээ драма нь 25 онд гарсан тий. Нодлон үүд гарсан санагдчихээн тий. За драма гарсан үнэхээр хөөрхөн байсан заяа. Яг манайг уншихаар ийм супер хүн шиг ийм фит гарч ирдэг штэ. Тий. Тэрийг драм дээр айгуу гоё оруулсан. Айтайхан ингээд нэг болгож бүтээгээд ийм гуфи харагддаг заяа. Тэр нь ийм айгуу таалагдсан. Яг гэвэл манайнууд драм болохоро яг бодит байдалтай юу ачих гээд дөхүүлэх гээд. Тий. Хитргээд хөлгөд доошлоод идэг штэ. Study group тийгээгүү. Тэр нь бас үнэхээр паналтай хэсгүүд байдаг. Тэр бол үнэхээр таалагдсан. Тэгээд ер нь үзхийг зөвлөе. Үзчихэд манайгаа уншвал бас их дайггүй санагдана. Манайгаа уншчихэд үзвэл ямар ч ялгаа байхгүй бас их гоё санагдана. Хассан юм байгаа, нэмсэн юм байгаа. Өөрчлөсөн юм байгаа. Гэхдээ adaptation гэдэг чинь тэгэж л явж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ ерөөдөө light novel нь бас ер нь хүмүүс амар ярьдаг юм байна лээ. Ер нь яг мавануудын ялангуяа. Одоо мэж бодлохоор энэ аахгүй. Нөгөө regression гэдсэн шүү дээ. Тийм. Энэ eternally regression night гэдэг. Энэ болохоор өөрөө mercenary хийдэг. Одоо ингээл хөлсний зэрэг байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүтээ баг нь ингээд одоо lunatics гэж ярьдэн шүү дээ. Одоо нөгөө солиотой газ цослоотой хүний үн захирагддаг тийм хүмүүсээ. Миний мэдхээр 5-6 хүн түнтэй.
Тэнгүүтээ тэдрийгээ өөрөө хөдөрцдөг. Өөрөө болохоор ямар ч хүч чадалгүйгээр нөгөөдөл нь нэг нь одоо бараг 2 м өндрээр амар булчинтай ингээд бурхан шүтдэг нэг гай байгаа. Нөгөө нь болохоор ингээд одоо Монгол одоо манай монголчууд гэх юм уу одоо тийм вайкингууд шиг тиймэрхүү одоо овоос гаралтай тийм сүх ашигладаг тийм эвгүй гай байгаа. Нөгөөд нь болохоор бүр маш мундаг аллах хийдэг тийм гай байгаа. Нөгөө нэг залуу нь болохоор ингээд тулааны урлаг одоо сэлмийн тулааны урлаг байгаа шүү дээ. Бүх төрлийн мэддэг. Одоо катана гэдэг юм уу, claymore, rapier одоо бүх төрлийн ингээд сэлмүүд байгаа шүү дээ. Бүгдийг мэддэг. Нэг нь болохоор нэг жоохон зүгээр энгийн гай тэр нь бол. Тэгээ ингээд ийм салааг удирддаг. Тэгээ өөрийнх нь шинг мөрөдөл хүсэл нь болохоор night болох гэд одоо монголоор night-ийг чинь одоо бид нэр хүлэгт баатар гэж ярих уу. Тийм болж хөлж татар. Тэнгүүд одоо дөнгөж ингээд хөлсөн зэрэг байгаа даа шүү дээ. Тэгээ night болохын тулд ингээд Aura гэдэг юм байдаг гэдэг байгаа байхгүй. Өөрийнх нь power system нөө. Тийм ерөнхий power system. Тэгээ ингээд Aura юм эсвэл ингээд 100 хүнтэй тэнцэх чадвартай байх хэрэгтэй гэдэг байгаа. Одоо тиймэрхүү хүчтэй гэж ярьдаг. Тэнгүүтээ өөрөө болохоор үнэхээр хөвчиж чаддаг. Ингээд яг зөвөр нэг багтаа fraud гэдэг нь шүү дээ. Тийм fraud ирэхэд бол ингээд багтаа ингээд night болох мөрөөдөлтэй байсан. Тэнгүүтээ нэг зүгээр mercenary-г одоо хөлсний цэргийг хажуугаар нь явж байхад нь ингээд та надаа заагаад өгөөч нэ тэрэ гэж жаад юм заалуулсан байсан. Тэр нь болохоор одоо нэг одоо тулааны урлагаар бол одоо нэг 1 2 3 дахь зэрэг байлээж бодох чинь 3 дахь зэрэг юм байгаа даа байхгүй. Хизээч ингээд дээшлэхгүй ингээд бүр ингээд хамгийн доод түвшний юм бэ яагаадсан байгаа. Тэнгүүтээ тэрийгээ сурчаад 20 30 жил ингээд өнгөрцөн. Одоо хүртэл ингээд хөлсөн зэрэг яадаг. Тэгээ бэжжгаад нэг тулааны дараагаар одоо хувь тавилан хараал болчихж байгаа. Чи энэ өдрөө ингээд дахиж үхсээр явах болно гэд толгоон завч үхэж байгаа шүү дээ. Үйл явдал нь юм. Шууд тэгэхэд тулаан дээрээ night-та таарчаа. Night-та тарангуудаа alien night нь хитрхи хүчтэй байгаа шүү дээ. Өөрөөс нь мэдээж нэг энгийн нэг night нэг хүлэгт бадар чинь 100 энгийн үнэтэй тэнцтэйгээ бодонгод хитрхи хүчтэй байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хүн одоо яг тэр хүнд ингээд өдөрт бараг нэг одоо бараг 100 200 3 удаа ингээд алуулж байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ өөрөө ингээд шантрахгүйгээр одоо нөгөө will power ихтэй. Тэнгүүтээ ингээд за би нэг яаж ялах вэ гэд тэр өдөр ингээд тавтаалаад байгаа шүү дээ. Ингээд хэдэн зуун удаа тавтаад байгаа юм ингээд яг улам ингээд сайжраад нэг бол ингээд өглөөр тоосч бэлтгэлээ гээл нэг бол ингээд илүү тутуу ингээд одоо чулуун мул авдаг ч юм уу те ингээд тулааны хувьд ашиглана гэд тэгээ нэг бол ингээд нөгөө нэг дайны талбарыг ингээд ямар шиг байгааг ингээд ажил хэмжээлээд мэдээллийг авч аваад тэгээ ингэсээр байгаад одоо тэр өдөр ингээд за ялах одоо тэр өдрөөс салах шалтгаан одоо арга барил нь тэр найтыг ялгахчаад байгаа шүү дээ. Тэгээ тэрхийн тул баг 1000 удаа өгч байгаа байхгүй. Ингээ үхэл агаад байгаа. Үхэл. Угаас нэрнээсээ харагдчих. Eternal Regressing Night гэж байна тест. Тэгээ ингэсээр байгаад одоо нөгөө бүр сүүлийн нөгөө галзуу хитэн хүмүүс байдаг хэлсэн шүү дээ. Нөгөө нэг багийнхан хүмүүс тэдрээс юм сурч эхэлж байгаа. Нэг бол ингээ сэлмийн чадрын сураал, нэг бол ингээ сүх шидэс сураал, нэг бол ингээ булчинтай болж болоо тэр нөгөө нэг бурхан шүтдэг гаяасаа ингээ яаж ингээ дасгал хийх юм ингээ сунгал яаж хийх үү гэж асуужаад тэгж бараг ингээ 1000 өдөр давсны эц тэрийг ялж байгаа. Гэтэ тэрийг алаагүй. Зүгээр л тэрний дээрэлтээс нь одоо амьд үлдээд тэнгуүтээ маргааш нь эхэлж байгаа байхгүй. Тэнгуүтээ тэгэл нэг маргааш нь хүч эхэлнэ яг. Ямар нэгэн байдлаар. Oh my god. Тэгээ ингээд яг ингээд байнгын ерөөсөө ингээ үхэл ингээд явдаг. Эсвэл яг тэгээ ингэж явж байгаад юу л яг чухал үедээ наа чи ингээ байнгын үхэн цав өдрөө. Тэгээд явж байгаад дундуур нь яг зүгээр тренинг гэсэн байгаа шүү дээ. Тэрэн дээр бол наач өгч янз бүр болохгүй. Гэхдээ зүудэндээ өгч мөхөх тохиолдол байгаа зүгээр шууд. Яаж юу гэдгсэн ингээд цуг байдаг нөгөө нэг одоо нэг тэр чи юу гэдэг вүлээ хөлсийн цэргийг дуугаа шүү дээ. Тэр чи ингээд танихгүй баах хүмүүс ингээд хөлсийн цэрэг болоод нэг арын болцсон байгаа. Тэгсэн нэг нь ингээд урагш биш тараад ингээд унтчих зүгээр хоол ингээд утгалаалцсан. Тиймэрхүү мөрхөнүүдээ тийм лээ. Энэ үлхтэй аягүй таалагддаг. Одоогоор гараад 900 ангитай. Ийм нэг ангуу аваад байна. Энэ үлхтэй аягүй дажгүй үлхтэй. 9.9 гэсэн маа. 9.9 гэсэн. Тийм. Энэ асраа энэ их тугаасан нэг гой сайт шиг зүгээр байдаг шүү. Асраа. Юу сайт гэснээс чи комикийг санаж байна уу? Комико. Яа, комик бато гэл. Би ихтэй хэсэг нэг одоо меншин за ихтэй хүн гэдэг утгаараас ингээл угаасан ингээл экшн тэл юм ингээд уншиж байгаа шүү дээ. Ингээд толон зодон юу вэ тэгэл тэ хайрдуултай нэг үзэхгүй шүү дээ. Драма байхгүй. За байлыг нөгөөдөл ингээд нэг бүлийн юм байгаа шүү дээ. Тэнгүүт би нэг вебтун дээрээс л юм уншижсэн юм. Where Tangents Meet гэд. Тэр болохоор 36 ангитай нэг тийм балет жоохонтой тэгээд нэг баялын хүүтэй нэг тийм юу байсан вебтун нэсэн. Тэрийг уншичаад тэрнээс хойш жоохон нэг романс юмд ороод
Girls of the Wild гэдэг нэг юу вэ? Тулаантай гэтээ романс. Тийм нэг 200 300 400 ангитай нэг тийм бас webtoon тийм трийг би сонсч ирсэн. Тэнгүүтээ тэр Royal юу лээ? Lady Chef Royal гэдэг нэг манга. Тэр үг амар гоё байдгүйсэн надаа. Эхний сизон дуусах хүртэл нэг 70-80 анги гарсан байхгүй юу? Тэгэхэд бол надад ингээд гоё одоо стори нурагшлаад ингээд character development нь яваад тэгээд байж нэгсэн чинь сизон 2-оос artwork нь нүүр болоод эхэлсэн. Тэр юу л да индастри. Ерөөсөө л индастри боловч шин. Одоо ингээд харахад бол эхний 10 манвагаас 8 нь баг regress байгаа заяа. За. Reborn гэж байна. За. Jinx Prismatic гэж энэ бас л regress. Тэнгүүт Necromancer нөгөө нэг систем. The Breakers аа. Тэнгүүт The Wandering Knight Survival Guide. За энэ бас ялгаагүй. Тэгээ I became the first prince. Дахиад regress байгаа. Тэгээд Return of regress тэгээд араас нь SSS class ranker нөгөө систем. За энэ бол гоё. Overwatch яах вэ? Omniscient Regress point л амар гоё. Тэгээ ингээ явъя л та. Star Embracing Sword Master энэ ондоо яг үндэ гоё. Гэтэ regress. Regress биш. Шүү. Шууд яг түүх нь үргэлж байгаа. Шууд. Энэ амар гоё. Бас ховор идэв. Ингээд ядуусын оролт байдаг. Тэнгүүтээ одоо энэ гол дүр нөгөө шүү дээ шар үстэй залуу. Энэ нь болохоор ингээд зүгээр яг хулгай дээр метр идэггүй. Гэтэ ингээд нэг одоо муугаар ярих юм бол одоо нэг муугаар ч биш зүгээр лаунжны газар ингээд ажилдаг. Тэнгүүтээ нэг улаан устай нэг эмэгтэй найзтай. Тэнгүүтээ тэрийг хамгаалдаг нэг Traitor Knight гэдэг нэг одоо яг ихний ангид гарч иж байгаа нэг залуу байдیں۔ Тэг ингээд за ядуусын рол ингээд 3 бүлэгтэй. Тэнгүүт лаунжийн бүлэг байгаа. Яхных нь хэсэг байгаа. Тэнгүүтээ өөрийн гэсэн одоо юу гэдэг нэг харт хангалттай зардаг ч юм тиймэрхүү. Тэг ингээд байж хагаад нэг өдөр нэг тэр харт хангалттай зардаг гай нь одоо нөгөө нэг би ядуусын хороолын ингээд өөрөө эзэлнэ гэд өөр хүн авчираад тэр нүдэн дээр нь одоо нөгөө нэг ментор шиг байсан father figure хүн ингээд алцсан байхгүй. Тэнгүүтээ шууд манаа он шүд суугаад би чамаас заавал хөшөө аавна. Гэтэ тэр хүн болохоор одоо ингээд за чиж одоо надаа ациж чадах тэгээд орхи авчдаг байхгүй угаасаа. Тэнгүүтээ наа чи одоо тэгээд тэр улаан устай найзтайгаа амьд үлэмгүүтэй улаан устай найзаагаа юу руу сүмд авч өгч байгаа. Эмхтэй хүүхдийг тэг сүмд авч өнгөтэй өөрөө болохоор даянчлаа яваад эхэлтэй. Тэнгүүтээ яг одоо дулааны уралцаад суралцсангуудаа тэрнээсээ цаашаа ер нь үйл явдал нөгөө эхэлж эхэлнэ. Гэхдээ яг шууд нөгөө нэг хүчтэй болохгүйгээр удаанаар ингээд development гэ явдаг. Шууд нөгөө ингээд утга хүчтэй болж болоод байдаг шүү. Ховор идэх ч нөө. Үнээр ховор идэх. За. Энэ бол аюу өрхөн. Infinite Match юм юм. За. My Wife System бол калт нөгөө нэг калт биш. Тэгсэн нөгөө нэг logging 10,000 years into дахиад regression. Demon God нь ягаад ч юм гинтл үхэл дахиад амилцсан. Дөнгөж эхэлж байгаа ш манаа зүгээр концепт нь бол би баг харагдчихэв. Энэ Dragon. Ингээд доошлуулаа тэгвэл ингээд дандаа нэг юм сонсон. Одоо чи нано машиныг мэднэ үстэй. Нано машин гэдэг. Нано машин чи хоёр төвхтэй юм л шүү дээ бүр. Тийм. Нөгөө нэг одоо нано машины нөгөөх нь болохоор таймлайн мань хүний ээж нөхөөгүй тэгээд ер нь юу ятсан. Тийм бай. Тэгээд хүчтэй болоод явцдаг. Хамгаалтанд доор өсдөг тийм. Нано машин бол надад концепт нь таалагдсан. Яг гэвэл би ч гэсэн тийм тархин дотор ChatGPT суулгамаар л шүү дээ. Тэгтээ бүр утгагүй байгаа шүү дээ. Бүр юу гэж байгаа вэ? Зүгээр нэг ингээд доош нааснаа тий. За ингээд тэрний тэр би чинь энэ юм чинь ингээд хэцүү юм асуудалтай байна. Та энийг ашиглах үнийг яах вэ? Би надад чинь ингээд ухаалчих юм аахгүй гэд. Зүр шууд ингээд байж байгаа. Тэгтээ ингээд шууд ингээд өвдөлтөө өөрөө нандаж байгаа. Тэгснэ ингээд шууд зоогж могцсон биш тэрийг нэг хараж мараад өөрөө шууд ингээд инста хийх мэл хийж байгаа. Тэр маш гайхалтай. Тэр ихтэй утгагүй байгаа шүү дээ. Үнэхээр утгагүй зөө. Ирээдүйс ирсэн гэдэг байгаа тий. Ирээдүй хойч үн тий. Хойч үн үүн цаг хугацаагаар аялж ирсэн. Өө та энд өгөх болохгүй. Маа гээл тэгэл та нэг тархин дотор ChatGPT толцсон. Тий. Та ингээд нэг хойч үе бодоод нэг арай нэг айтайхаа амьдраатхаа гэдгснээ шууд нэг юм зааж өгснөө нүүдэн ChatGPT зүр ерөөсөө. Тэгснээ бүр бүх юм нэвддэг ерөөсөө. Юм нийтж болдог ингээд ерөөсөө хамгийн амар тэр power systemд нь compatible гэж байна шүү дээ. Тий ингээд зүгээр энгийн хүн бараг жил шахуу болоод сурах юм их чинь зүгээр цаг харж копицсноо шууд зурчдаг. Тэгснэ биеийн тэрэнд нь тааруулж янзлж байна. Тий шууд гээд яг би өөрийн хувьас би ийм юмтай олчвол гоё гэж бодсон заяа. Гэхдээ
би үнэхээр яг зохиолын хувьд бол тэр яг концепт нь үнэхээр сонир санагцсан. Гэхдээ ийм хитрхи олон ийм юун дундаас team concept ч бас юм яг санагддаг юм байлээ. яаж ч чимиг өөр болоод байгаа байхгүй тийм нэг нэг хөөрхөн жижигхэн нэг арай өөр ниш шит байгаа байхгүй. Тэнгүүдээс андаа энэ нана машинтай чинь бас энэ холбоотой юм байлээ. Mist Night Maimed энэ бас арт нээр гоё. Ер нь нана машинтай төстэй гэхдээ арай илүү гоё арттай. Тэгээ энэ бас юу юм бэлээ. Энд чинь болохоор энэ гол дүр юм байгаа шүү дээ. Энэ тэр нана машины гол дүрийн өвөгцөн юм шиг байгаа. За бүр өнгөрсөн. Бүр хойшоо 200 юм өмнө биш байлээ. Энэ World After-тэй энэ үг нь бас аюу гоё гэж хүмүүс ярьдэн шүү дээ. 200 ранктай бол юм байна. Бас яг regression байдаг баха. Top Rock ч юм тиймэрхүү санагдсан. Энэ бас regressionтэй сая. Гэхдээ айгүй хөөрхөн санагдсан. Indomitable Marshall King гинэ. Тийм. Энэ ингэж байгаа. Түүхэн заяа ингэж байгаа. Нэг Fantasy World ч тийм. Elf-уд байгаа, Orc-уд байгаа, Dwarf-уд байгаа. Бусад ингэж одоо овгуудтай баг нэг World of Warcraft шиг газар байгаа юм шиг. Тэнгүүд Tesla гэдэг дүр үүдэг нь Archmage. Бүр ингэж одоо нэг Magic System-ээр ярих юм бол одоо 9 дэх төвшин амид дэдлээ. 9 дэх төвшний team Archmage байгаа байхгүй. Тэр нь болохоор ингэж хүмүүсээс жоох ингэж залгцсан гэх юм уу. Тэгснэ ингэж Dark Elf-уд, Orc-уд, Dwarf-уд юу гэдэг Beastmen гэж байгаа шүү дээ. Тэдрийг ингэж тэдний ертөнцид болохоор ингээд боослогдсон. Slave гэж явдаг. Тэнгүүт ингээд боослогдсон ингээд болоод байгаа ингээд 10 гутаа өөрийн гэсэн Antares гэдэг ингээд хаан тус байгуулсан байгаа. Тэгсэн чинь одоо энэ юмны одоо сайн талынх нь гэж явах юм уу? 4-5 баатар гэдэг байхгүй юу? За, манай талыг ижлэх. Одоо манай тал протаг за main яг энэ body switch явах гэдэг байхгүй юм та. Тэгэхээр ингээд сайн муу гэж явчих хэцүү амар хэцүү. Тэнгүүд одоо энэ Indomitable Marshall King гэдэг байгаа шүү дээ. Marshall King нь болохоор одоо тэр миний яриад байгаа тэр Tesla гэдэг дүрийг ингээд алдаг байхгүй юу? Сүү эцсийн мөчд алж байгаа. Тэнгүүд тэгсэн чинь энэ хоёр яг залуу байх үеийнхаа бие рүү ингээд орчдөг. Тухайн үед нь Tesla ингээд нэг 20 шид ингээд хийсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь цаг хугацаа ухраасан. Гэхдээ биеийн сүлээ хайцсан. Тэнгүүд одоо Tesla ч юм болохоор одоо нэг одоо яаж яах энэ нас энэ Marshall King болохын тулд ингээд байнга тасгал хийж байгаа. Тасгал хийх чинь ингээд бие чинь баг сард худлаа шахаад 10 см ингээд өсдөг. Тэнгүүд баг одоо энэ хүн яг тэр Tesla-ыг алхахтаа баг 2 м 50 см өндөртэй байсан. Юусэн вэ? Сард гэсэн үү? Уу баг ер нь ингээд жилд бол ингээд тасгалаа ингээд хийгээд их юм бол ингээд давтаал хийгээд ч тийм. Тэнгүүд булчинчны имгдэл ингээд өндөр болоо л гат ерөөсөө. Тэнгүүд Tesla ч юм болохоор одоо ингээд майнер шиглэг гай яваад байгаа байхгүй нэг туурхаа тий. Ингээд нэг жоохон наамхан нэг тийм цаа нэг наахан жасаар явчих нэг метр 80 байгаа билүү. Тэгээ тэнгүүд Tesla нь болохоор одоо энэ Marshall King-ийнхаа бие рүү орсон. Тэр нь болохоор Marshall King-ийн дагаа нь ганцхан л байж болдог. Ерөөсөө Jim Unbreakable гэдэг нэртэй одоо тасгалын газартай. Тэр нь ингээд ганцхан үв залгамжлагч байдаг. Тэнгүү тэр ганц үв залгамжлагч нь EG-ийн үвчтэй Archmage байсан тэр Tesla болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ одоо тэр чинь бас яжгаад өөрөө бас нөгөө нэг жоо болцтой имиж зураг юм байна шүү дээ. Ингээд классик явцсан. Наа чин Mage нь юу Night болоод Night Mage болоод наа чин бас сонирхолтой концепт байна. Тэнгүүтээ ингээд одоо юу гэх юм энэ Tesla ч юм болохоор одоо тухай дөрөв Midnight нэг одоо битэр шигээд байгаа шүү дээ. Турхаа мурхаа тэгсэн чинь дасгал нь хийгээд байгаа юм дуусаа өндрөл отоогоо мэдээд байгаа шүү дээ. Тэгээ баг 2 м болсон. Тэнгүүт багш нь өөрөөс нь баг ингээд нэг толгой тухай өндөр шахуу өндөр байхгүй 20 м тавиад ярьсан да. Тийм хүн. Тэнгүүт ингээд наа ч болохоор өөрөө ингээд яалчгүй өөхгүй тул ингээд дасгалаа хийсээр ба тийм том битээ болсон. Тэгсэн чинь нөгөөх нь бас ялгаагүй. Гэтэ энэ хоёроос нөгөө ойд самж авсан ингээд аваад үлдсэн. Тэгээ нөгөөх ч бас ингээд шид сурж байгаа шүү дээ. Тэр үедээ ч гэсэн ялгаагүй нөгөө дасгалаа хийсээр байгаад бас баг ялгаагүй өнөртэй болж болцсон тиймэрхүү. Тэгээд энэ хоёр чинь тэгээд нэг нь дасгалаа хийхээ хажуугаар шидээ шуурна нөгөөх нь шидээ сурахыгаа хажуугаар дасгал. Тэгээд ирээд нэг хүн болчих юм шиг. Гөө тэнгууд нэг юм энэ яна хоёр шиг юм бэ. Тэг ингээд тулж байгаа байхгүй. Гэтэ ингээд ерхий цааныг тийм юм болж байгаа. Тэгэл ерөөсөө яг үйл явдал нь аягүй гоё. Тэгснэ жоохон фэн сервис ихтэй гэж магадгүй ер нь. Жоохон нэг нүцгэн юм хам гарч ирэх гэдэг талтай. Тийм юм аягүй хэцүү санагдчихна. Жоохон нэг стори гоё ингэ явж байгаа бол нэг тэгээд орж байгаа жаа нэг тийм урам гал байдаг тий. За энэ бас The Last Adventure гэдэг энэ бас хөөхөн
санагдаад байт юм. Би яг одоо Major уншдагнууд миний яваад байгаа байхгүй. Revenge of the Iron Blood Sword Hound гэдэг. Энэ айгуу гоё. Надад таалагдсан. Төмөр илдэт Дүмрүүлдэд одоо туснахаа гэх юм уу тийм Blue Hound. Энэ бас The Player Hides His Past гэдэг энэ бас аюу өөрхөн. Тэг чинь талент цаа би ихтэй уус нэг өөдсөн байсан болгоод тэгэл нөө таарсан болоо уншдаг байгаа. Чи уусаа ингээд консюм хийгээд авахгүй консюмеризм болсон юм байна. За тэгтээ ер нь ингээд бодохоор ийм 3хан концептор айгуу их 3,000 шахуу тий одоо 3,000 би таг мэдгүй л тэгсэн өдөр болгон шинэ мань гарч байгаа тийм ийм айгуу их юм гаргаад хандлтаа аваад нэг ч бас ингээд нөхдүүд яг ийм код олцсон байгаа тий юм шиг тий одоо нүүн тэрийг андаа чи харж байлаа нүү алуурчин Петригээд тийм зүгээр сонсч ийсэн. Тэр чинь бас аюу хөөрхөн байхгүй юу ингээд Glory гэж байгаа. Glory-ны нэг байгууллага, алуурчтай байгууллага. Тэгснэ тэр Питер гэдэг нь одоо disciple гэж явд юм бэлээ. Хамгийн дээд ранкны хүн. Хүнээс доор үдэг гэх юм уу. Одоо хүл гар нь болсон байгаа шүү дээ. Захирлынх нь хүл гар гэсэн. Тэгээд баг худлаа ярихад 500 настайгаас хойш 60 70 нас хүртэл ингээд явцсан. Тэгсэн чинь яг өөрийнх нь захирал өссөн хүн нь нас ороод өөрийнх нь ач хүн нөлөө хүн ингээд тэр байгууллагыг авчиж байгаа. Тэгснэ Питерийг алах гэдэг байхгүй. Тэгээ Питерийг алах гад нэг хэдэн үе явуулаад яг Питер ч ингээд энэ хааш ажил нэгцлэн ярьсан гэдэг дөрвөлж байгаа шууд. Тэгээд боромороо орсон юм яасан. Тэгээд ирэх харсан чинь залуу насанд очсон. Тэгээд ингээд залуу насанд очиж чинь хүмүүс ингээд Питерийг өгсөн гэж бодож байгаа. Тэнгүүт Питерийн мэдлэгтэй ингээд хүмүүс ингээд гарч ирэл ингээд нэг тийм хүн болоод байгаа байхгүй юу гэдэг. Тэгээ prime time дээр юу нөөсөө ахвал амар хүн байсан юм лээ. Ингээд нөгөө battle IQ нөгөө нэг биеийн хүч мөч юу гэдэг те. Тийм хүн бол тулцсан гаяа юм лээ яг. Тэгээ тэр нь бас айгүй гоё. Арт нь амар гоё. Яг энийг хийж байгаа юм уу эсвэл хийжсэн хүн нь Unholy Blood гэдэг бас нэг webtoon гэдэг. Тэрийг бас үзэхэд надад тэр арт нь айгүй таалагдчихсан байхгүй. Тэгээ би нь бол артнаас болоод айгүй орцсон. Тэгээ одоо болсон 7 болгоно гаргахтнаас уншлаа тэ. За. Ер нь тэгээд энэ уншдаг энэ consumable sheet бол тэгэл яалтчгүй юм татдаг те нэг болоор яаж яаж ингэдэггүй хажуугаар нь уншиж байгаа хажуугаар ингээд бас нүдэнд ингээд бас ингээд чимэгтэй байгаа байхгүй те. Ингээд наавал биш болохоор тийм наавал гэсэн бол бас нэг жоо уншин ингээд нас уйдах тал байна шүү дээ. Гэтэ яг үнэхээр гоё чимтэн уншдаг хүмүүст бол бас тийм байхгүй л. Гэхдээ чис үзэх юм таваад байгаа байхгүй хажуугаар нь. Тэгэхээр бас нэг YouTube-ээс баг ядгааг уул болж чадах л харин бодонгууд. Тэгээд Batman-аас эхлэв. Манай өрөө дуусчих. Сони. За. Ас хөвчлөлтэй л тийм. Хөвчлөлтэй л. За ингээд эхний буюу pilot маань ингээд дуусчих. Яриад явахаар бол үнэхээр гоё юм байна. Яг агуудгаа ингээд яг таньдаг үнтэйгээ тийм. Ингээд сайн айцтайгаа тийм ингээд хизээч бид нар ингэж яг нүүр тулаад ингээд нухстай ярьдгүй шүү дээ үндэ. Өдөөсөлтмийн ярианд ч гэсэн ялангуяа ингээд хараалын үйлэл тийм ингээд өмэн тэгээд нээтрээ баг өмэн тэр шатсмасан тийм юм болдоо шүү дээ. Тэгэхгүй ингээд яг нухцтай би нэг шалахгүй тийм. Ярих бас сонирхолтой юм байна үндэ. За. Ингээд ер нь хоёр нэг подкаст чихэн сайш. Подкаст шээ. Подкаст гэдэг байна шүү. Подкаст. Байла. За. Баяртай.